За монголчуудын маань хувьд бол маш их одоо анхнаасаа боломжийг өгсөн байнгын холбоотой байдаг. Одоо эсэнгийн орны хамгийн номер 1 шилдэг агентаар тодорсон. Крипто эксперт, крипто шинжээч, за бизнес эрхлэгч, Recording in одоогийн байдлаар progress. банкнд 19.5%-тай Таласбек, Акилбек бүгд энэ өрөө мэндийг хүргэн өнөөдрийнхөө зумдаа урьж байна. Добрый вечер, Таласбек. Добро пожаловать на наш монгольский Zoom. Я тебе представила. Я без камеры буду просто перевод делать. И вот сегодня у нас все собрались, и я сказала, что нужно сделать новости. У нас есть прекрасные новости, как всегда, наш традиционный Zoom с новостями. Да, расскажи, пожалуйста, какие у нас новости? Я вчера тоже в шоке была. Прекрасные Да, новости. всем добрый вечер. Сегодня мы расскажем вам Да. действительно очень последние новости, которые мы узнали от нашего руководства VeFi DEO Bank Максима Сахарова. Вчера у нас состоялась Zoom-конференция, и сегодня я вам обо всем этом расскажу. Да, өчтөр банкны одоо банкны санаалаг энэ банкны санаачлагч Максим Сахаров гэдэг хүнтэй бид нар таталтайгаа уулзсан. Тэгээд өнөөдөр шууд цоошин мэдээллийг та бүхэндээ ингэж хүргэж байгаадаа сэтгэл өндөр байна. Тэгээд бүх шинэ мэдээнүүдээ та бүхэндээ танилцуулъя. И мы сейчас позиционируем уже себя как не VeFi DEO Bank, а D1. Это первое в мире приложение DEO банкинга. Это будет ваш новый финансовый дом, центр вашего образа жизни, а также двигатель вашего благосостояния. Бид нар одоо өнөөдөр та бүхэндээ нэг зүйлийг хэлэх гэж байна. Энэ юу вэ гэх юм бол одоо тун удахгүй манай банкны аппликейшн маань албан ёсоор үйл ажиллагаа эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан манай банкны нэр бол D1 гэдэг аппликейшн дэлхийд дээр одоо банкны аппликейшн маань орж иж байна. D1 гэдэг маань болохоор дэлхийн анхдагч одоо төвлөрсөн бус банк гэж явах юм байна. Дэлхийн анхдагч төвлөрсөн бус банк бөгөөд бичлэлээр бол D1. И я рекомендую вам прочитать очень хорошую книгу, о ней рассказал вчера Максим Сахаров, о том, что это вот написал ее Стивен Кови, «7 навыков высокоэффективных людей». Она была написана в 1989 году, ее практически прочитал, и это как вот настольная такая светская Библия у очень богатых людей, то есть у всех миллиардеров, мультимиллионеров, они все ее прочитали. Кристина. За энэ номны талаар танилцуулъя. Манай захирал маань энэ номыг танилцуулсан Стивен Кови гэдэг зохиолчийн одоо ур чадвартай хүмүүсийн 7 ур чадвар гэнэ. Одоо амжилттай ер нь бол яг товчхондоо хэлэхэд бол дэлхийн тэр бомбнуудын ширээний ном гэнэ. Стивен Ковигийн 7 ур чадвартай хүмүүсийн 7 давуу тал ур чадварыг хэлсэн ийм ном байт юм байна. 1989 онд энэ ном бичигдсэн. Тэгээд энэ номыг бол хүн болгон заавал унших хэрэгтэй гэж байна. Яагаад гэх юм бол энэ номон дээр бол гол зүйл нь бол одоо я сейчас перевод сделаю, потому что здесь написано толбыг мысли. Мэдээж хэрэг бол одоо таны санхүүгийн аюулгүй байдал бол юун дээр тогтдог вэ гэх юм бол та бодол, за дээрээс нь суралцах, бодох, суралцах, бүтээх, за тэгээд дасан зохицох. За тэгээ одоогийн санхүүгийн энэ бол жинхэнэ таны санхүүгийн хичээлэг нэ. Тэр нь болохоор таныг мөнгөтэй болгох гэж мөнгөний төлөө гэхээсээ илүү яаж тэрийг бүтээл болгох вэ гэж анхаарах хэрэгтэй гэж байна. Яг энэ утга учиртай энэ номыг заавал хүн болгон унших хэрэгтэй. Яагаад гэх юм бол энэ бол дэлхийн бүх тэр бомбнуудын ширээний ном юм гэж байна. Дальше, пожалуйста. Да, и вот именно благосостояние нужно уметь, иметь такую способность его создавать и приумножать. Тэгэхээр тэгээд тэрийг хөгжүүлэх нь айгүй чухал байдаг гэж байна.
Поэтому обязательно прочитайте эту книгу. Тийм учраас энэ номыг хүн болгон заавал унших хэрэгтэй гэж байна. И традиционная банковская модель, она ну, как извлекает прибыль на каждом этапе. То есть мы все пользуемся во всем мире банковскими приложениями различными, да, там Ханбанк, Голомто-банк, и мы им всем платим деньги за комиссии. То есть они с нас снимают комиссии за любую банковскую операцию. За бид нэр уламжлалт банк маань бол ямар үйл ажиллагаа явуулдаг гэхээр тухайн клиент бөгөөд хэрэглэгч хүн тухайн уламжлалт банкаараа үйлчлүүлж байгаа хүн бол алхам тутамдаа шимтгэл төлдөг гэнэ. Алхам тутамдаа тэр банк үйлдэл болгон дээрээ үйлдэл болгон дээр шимтгэл бол төлдгөө гэж байна. Энэ бол уламжлалт банкны зарчим. За пожалуйста. И вот ту прибыль, которую с нас банки собирают, она имеет 1,2 триллиона долларов. Это огромные деньги, представляете, это вот столько комиссий они с нас собирают и зарабатывают. И мы не знаем, куда эти деньги уходят. Эти деньги, какая-то кучка людей в каждой стране, там буквально их там, наверное, по пальцам можно пересчитать, которые имеют вот эту львиную долю этой прибыли. И эта система, она вся уже устарела, изжила себя, и это та система, которая, ну, веками не менялась. И появился вот первый в мире Деобанк, который вам будет платить теперь часть своей прибыли. За одоо уламжлалт банк маань бол бид нар дахин хэлсэн шүү дээ. Хаан үйлчлүүлж байгаа хүн үйлгээ болгондоо шимтгэл төлдөг. Тэр шимтгэлийн мөнгийг тооцож үзэх юм бол 1.2 их 80 доллар гэж байгаа. Энэ бол маш их хэмжээний мөнгө. 1.2 их 80 доллар бол маш их хэмжээний мөнгө. Гэтэл тэр мөнгө хаашаа ордог вэ гэдэг нь тодорхой бус гэж байна. Яагаад гэх юм бол уламжлалт банкны яг тэр мөнгө бол бараг л 5-3-ндаа тоолохоор хүмүүсийн л хармаанд бол очтгоо гэж байна. Яг ямар тэр мөнгө нь хаашаа ордог нь тодорхой бус гэж байна. Тэгээд 100 жилийн хугацаанд хэсэг бүлэг хүмүүс яг энэ уламжлалт банкны уламжлалт аргачлалаар ордог одгоо. Тэгтэл энэ өнөөдрийн байдлаар дэлхийд одоо өнөөдрийн байдлаар бол маш хоцрогдсон байдал гинэ. Яагаад гэх юм бол 1970 оноос хойш банкны систем огт өөрчлөлтөнд нэг ч өөрчлөлт хийгүнэ банкны систем. Тийм учраас шинэ систем гарч ирсэн гэж байна. Дальше, пожалуйста. И вот познакомьтесь, это вот первое в мире приложение для Деобанка, которое превращает ваши ежедневные расходы в образ жизни и в капитал завтра. И вы можете тратить что фиатные деньги, что криптовалюты, создавать именно здесь благосостояние. И еще одно здесь дополнительное появляется направление – это путешествие. За өнөөдөр мөрөлнүүд яв банкны албан ёсны аппликейшн гинэ. Одоо ингээд манай банкны аппликейшн гарч байгаа юм байна. За энэ D1 гэдэг аппликейшн маань болохоор цоошин систем гинэ. Дэлхийд дээр цоошин систем. Энэ бол маргаашийн бүтэх системийг өнөөдөр амьдрал дээр хэрэгжүүлсэн систем гэж байна. Энгийнээр ойлгох юм бол та уламжлалт банкн дээр өөрийнхөө мөнгө зарцуулаад зүгээр л зарцуулдаг бол та манай банкнд зүгээр мөнгө өрснийхээ төлөө эсэргээрээ та ашиг орлоготой өөрийн гэсэн амьдралд одоо нэмэлт орлоготой болно гэж байна. Зүгээр мөнгө өрснийхээ төлөөгээ төсөөлөл үүдтэй. За тэгээд дээрэс нь нэмж хэлэхэд бол цоошин бүтээгдэхүүн манай банкнд орж ирж байгаа. Энэ бол үнэхээр гайхамшигтай. Энэ бол аялал ингээд өнөөдрөөс эхлээд удахгүй манай банк маань албан ёсны аялал гэдэг бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байгаа юм байна. Дальше, пожалуйста. И вот смотрите, мы же говорили то, что мы соединяем два мира. Мир Web 2 и мир Web 3. Вот смотрите, допустим, какая-нибудь там какой-то фрилансер Сара живет в Португалии. Она получила от своего работодателя деньги, вот 5000 USDC или USDT, да, то есть криптодолларов. И она, получив эти деньги в свое банковское приложение, вот VeFi, а теперь D1, может спокойно расплатиться и отправить эти деньги ну, за аренду своей квартиры. То есть это как фиатные деньги. Эти деньги, они, что фиат, что крипта, они как один банк, один счет, и здесь у тебя и у вас и криптовалюты, и фиатные деньги, все в одном. Два в одном, короче. За ингээд
манай банкны одоо яг утга учир одоо өнөөдөр түлхүүр нь тайлбарж байна. За энийг юу гэж ойлгох ёстой вэ гэх юм бол жишээ нь яагаад Дё банк веб 2 веб 3 гэдэг ертөнцийг холбож байгаагийн утга нь одоо ингээд өнөөдөр бүгдээрээ тайллаа гэж байна. За өнөөдөр Сара гэдэг эмэгтэй дизайнер эмэгтэй Португал улсад амьдардаг. Сара эмэгтэй ажил хийгээд дизайнерын цалин болох 50000 USD-г цалин болгоод Дё банкныхаа данс руу авчлаа. Энэ бол USD. За ингээд Сарагийн данс нь 50000 USD байлаа. Тэгвэл Сара байрныхаа түрээс болох $2500 шүү. Одоо бэлэн мөнгө гэсэн үг байхгүй юу? USD биш. $2500 нөгөө данснасаа шууд шилжүүлсэн. Харин эгч рүүгээ 2500 USD-г цахим доллар USD-г шилжүүлж байгаа юм. Нэг ясны энэ хүн маш энгийн хялбар аргаар нэг банк нэг данснасаа бэлэн мөнгөний ч гүйлгээ криптовалютын ч гүйлгээг шууд хийж байгаа. Тэгээд та бүхэн төсөөлөд үзтээ нэг данснаас одоо жишээ нь Монголын банкнаас долларын данстайг хүн хизээж криптовалютыг шилжүүлээ, доллар шилжүүлээ явахгүй шүү дээ. Яг тэгвэл өнөөдөр Дё банкны утга учир нь бол яг энэ дээр бол тайлбарж байна гэж. Дальше, пожалуйста. Ну и смотрите, также, когда вы будете держать свои USDT на своем счету, вы можете их конвертировать в любую местную фиатную валюту. Допустим, там евро, фунты стерлинги, тугрики, я не знаю, тенге, сомы, суммы. В любую криптовалюту вы можете, для того, чтобы кому-то удобно, может быть, так будет тратить деньги. Но ваш один баланс будут показывать там в USDT или евро, но вы в любой момент можете конвертировать их в любую криптовалюту, и вам для этого не нужны какие-то посредники, биржи, обменки. Все это происходит в вашем приложении D1. За ингээд монголчуудаа аль бие ёсоор өнөөдрийг хүртэл Дё банктай нэгдээд өнөөдрийг хүртэл цуг байгаад өнөөдөр шинээр орж ирсэн ч хүмүүс байгаа. Хуучин хүмүүс ч байгаа. Бүгдээр нь баяр хүргэе. Яагаад гэхээр өнөөдөр энэ бүх ярьж исэн зүйл нь бодит амьдрал дээр ингээ хэрэгжээд эхэллээ. За одоо энэ дээр та бүхэн юу анзаарч байна гэх юм бол жишээ нь таны криптовалютын дансанд за одоо манай Дё банкны дансанд одоо мөнгө байлаа. USD цахим мөнгө. Та хүссэн валют руугаа шууд тэр данснасаа хүссэн валют руугаа шууд хөрөөлж олно гэж байгаа. Нэг ясны жишээ нь танд 1000 USD байхад та төгрөг болох уу, сом болох уу, сүүн болох уу, тэ евро болох уу, энэтхэг мөнгө болох уу, рупи болох уу, солонгосын вон болох уу, ямар нэгэн байдлаар магадгүй танд тэгж харагдаж, тэгж үрх юм одоо мөнгөө зарцуулах нь илүү тухтай байвал шууд та нэг конов дараад ямар ч улсын валют руу өөрийнхөө USD-г шууд хувируулна гэсэн үг. Маш одоо яг нь энгийн аргаар. Тэгэхээр танд ямар нэгэн байдлаар одоо Binance, бирж, одоо нөгөө янз бүрийн B2B тэ системүүд огт хэрэггүй болно. Зүгээр л та бүр мэдлэггүй байсан ч гэсэн зүгээр та ямар улсын мөнгө олгомоор байна, конов дарлаа тэр улсын мөнгө чинь шууд хувирчна гэсэн үг байна. Энэ бол үнэхээр гайхамшиг шүү монголчуудаа. Дальше, пожалуйста. Также скоро начнется отправка новых карт. Почему старые карты не отправлялись? Потому что они готовили вот это глобальные инновации, изменения. И теперь будут 3 вида карт. Наверное, у вас тоже там есть, в ваших банковских, там, Ханбанки, Голомто-банки, обычные карты, там, Platinum карты. Здесь также будут 3 вот вида карт. Это Platinum, Signature и Infinity. И вот те, кто зашел на $2500 до Нового года, прошлого года и более, они все получат вот такие Infinity, не то что не Platinum, а более высшего класса карты, Infinity, металлические Visa карты. Кристина? Да, я здесь. Зайчин, меня слышно, Толбек? Да. Меня слышно? Сейчас чуть-чуть интернет. Слышно. Что-то ты пропадаешь. Все, спасибо.
Да, просто здесь гостиница интернет очень плохо. За ингэж юм. Сонсч байна та бүхэн маань намайг сонсч ивэл бүгдээрээ лайка дараарай. За баярлалаа монголчуудаа. За ингэж юм. За одоо нөгөө яагаад өнөөдрийг хүртэл биээр одоо манай банк маань цоо шинэ картыг бидний бүх гэрийн хаягаар явуулна гэж байна. Явуулна гэж байна. За ингээд энэ болохоор манай банкны аппликейшны нэрийн карт бөгөөд Dion гэдэг карт гарч иж байгаа. Одоо бүх хүмүүсийн гэрийн хаяг руу 3 төрлийн карт гарна. Platinum, Signature, Infinity гэдэг. 2025 оны 12 сарын 31-ний хүртэл $2,500 одоо олборлоод эхэлсэн бүх хүмүүс Infinity карт авна. За тэгээ бусд нь бол одоо энэ Platinum, Signature гэдэг карт авах юм байна. Тэгэхээр яагаад банк маань өнөөдрийг хүртэл бидний картыг гэрийн хаягаар явуулаагүй утга учир нь одоо ингээд гарч иж байна. Яагаад гэх юм бол энэ бол дараагийн түвшний виза карт. Дараагийн түвшний виза карт нь одоо бидний гэрийн хаягаар ирэх юм байна. Дальше, пожалуйста. И также скоро у нас появится некастодиальное решение. Это то, о чем говорили, и нам было представлено это в прошлом году Beyond Banking Summit. То есть это будет вот здесь просто повседневный счет, где вы можете тратить свои деньги. И второй это сейф аккаунт, то есть это холодный кошелек, где будет вот такая вот карточка, и это хранилище, где вы можете хранить, ну, скоро ваши намайненные Wi-Fi токены, они там через год, через два, может уже в этом году будут составлять там сотни тысяч долларов, миллионы долларов. И о вас будут писать, что вот ранние инвестора Wi-Fi заходили, они там намайнили очень там много денег, и вот у вас будет вот такой вот сейф-аккаунт, такой пластиковый, металлический, вернее, где вы можете хранить, вот как холодный кошелек, свои миллионы, чтобы вас не взломали хакеры. За одоо ингээд криптовалютын ертөнцид одоо маш их хакерууд байдаг. За тийм учраас өнөөдөр манай банк Safe Dance гэж гаргаж ирсэн. За энэ юутай холбоотой гэхээр танд 2-3 данс байна. За энгийн өдөр тутамдаа хэрэгэлдэг данс байна. За зээлийн данс байна. Тэгвэл та Safe Dance нээж болно. Энэ болохоор хадгаламж гэсэн утгатай боловч арай өөр утгатай юм. Энэ юу гэсэн үг гэх юм бол жишээ нь таны хүүтэн төрөвч гэсэн үг байхгүй. Манай банкны хүүтэн төрөвч. Таны мөнгийг хадгалдаг сейф гэсэн үг. Яагаад гэх юм бол анхны хөрөнгө оруулагч нар бөгөөд одоо бид нар анхны хөрөнгө оруулагч нар тун удахгүй Wi-Fi үн хэдэн зуун мянган доллар болоход тэр их хэмжээний сая долларуудаа хадгалах шаардлага гарна гэсэн үг. Жилийн дараа ч юм уу те Wi-Fi токен анхны анхдагч хөрөнгө оруулагч нар бол одоо ингээд бүр маш их хэмжээний Wi-Fi-г бүр цагтаа ингээд олборлж ийсэн юм байлээ. Тэгээ одоо тэр хүмүүс бол хэдэн зуун сая доллартай болсон байна гэд бидний талаар маш их одоо ярианууд бүр домог олно гэсэн хүмүүс бол яаж мөнгөтэй болох вэ гэж санаа зовдөг бол мөнгөтэй хүмүүс хадгалах вэ гэдэг асар том санаа зовх байдал үүсдэг. Тийм учраас манай банк одоо мөнгөтэй хүмүүс зориулсан сейф гаргасан гэсэн үг. За энэ сейф нь бол батаа данс байгаа. Одоо энэ талаар танилцуулна. Тэгэхээр та өөрийн гэсэн Wi-Fi дээр байгаа болно гэсэн үг. Дальше, пожалуйста. Да, и он будет работать через технологию NFC, также подключенному к вашему телефону, и чтобы тратить вам нужно будет, вернее, перевести, допустим, какую-то часть денег, вы прикладываете эту карточку к телефону, и ваши средства переходят на ваш вот повседневный счет, и вы им пользуетесь. И к этому сейф-аккаунту даже сам Дюван, Wi-Fi Duobank, он не может, ну, пользоваться вашими средствами, там, заблокировать или еще что-то. А вот эти средства, которые лежат на вашем повседневном доступе, они, вот видите, здесь написано Fireblocks, они защищены и застрахованы крупнейшей страховой компанией Fireblocks. То есть, если, ну, не дай бог, там что-то там случится, я не знаю, ну, в жизни всякое, конечно, бывает, там и биржи взламывают, но вот не дай бог, если там взломают что-то, то ваши средства вот здесь, они все
они застрахованы. Если что-то произойдет, то Wi-Fi, он гарантирует, что ваши средства будут обратно вам восстановлены. Ну, как застрахованные, это как в банках, но в банках там, я не Тэгээд знаю, там максимум 150 тысяч сомов, если вот ты миллион или 10 миллионов положишь, банк лопнет, или там взломают его, тебе только 150 тысяч сомов вернут. У нас здесь в Wi-Fi тебе все 100% твои средства восстановят и вернут. за тэгэнгүүт одоо тэр асуудал гарч ирнэ. За жишээ нь одоо би ингээд тэг олон сая доллараар энэ Wi-Fi сейфэнд хадгалчихвал одоо тэр сейф нь хүн ороод миний мөнгийг авчвал яана гэж бодно. Гэтэл танд тусгай төлхөр өгнө нэ. Одоо ийм карт шиг юм тусгай төлхөр өгөх юм байна. Тэр төлхөр заавал байж ич таны банкны аппликейшн байж ич та байж ич тэр мөнгө интернет байхгүйсэн ч гэсэн шилжинэ. Хэрвээ танд шилжүүлэх шаардлага гарвал тэгвэл тэр мөнгө юугаар батлагдаж одоо тэр мөнгийг юу хамгаалж байгаа гэх юм бол таны мөнгө ямар нэгэн байдлаар одоо муугар бодоход алга болсон тохиолдолд танд хоёр даатгал байгаа гинэ. Нэгдүгээр нь Wi-Fi, хоёр дахь нь Fireblocks гэдэг даатгалын компани таны тэр мөнгийг тэр чигээр нь даатгацсан. Жишээ нь спек хэлж байна. Одоо манай Кыргызстанд бол одоо нэг хэдэн сая одоо тийм нэг 60 70 сая төгрөг Монгол мөнгөөр нэг 60 70 сая төгрөг банкн дээр байж алга болох юм бол бөө юм болоод банк эцсийн мөчтөөнийг үсрээл 7 8 сая төгрөгийг гаргаж өгдөгөө гэж байна. Яагаад гэх юм бол даатгал нь тийм байдаг. Гэтэл одоо баг өөрийнхөө мөнгийг олж авахд маш хэцүү байдаг гинэ. Тэгвэл уучлаарай Wi-Fi Deo банк бол өнөөдөр Wi-Fi одоо нэг ясны даатгсан дээрэс нь Fireblocks даатгсан учраас Wi-Fi Deo банкны байгаа бүх мөнгө 100 Что-то ты пропала. Хэрвээ одоо муугар олсон шүү дээ. Мөнгийг буцааж өгнө гэдэгт бол итгэлтэй байх хэрэгтэй гэж байна. Да, пожалуйста. Ну и открывается такое сейчас новое опять направление, это центр вознаграждений. Мы все тратим деньги, но когда мы тратим деньги, ты получаешь какой-то товар, но денег нету, и внутри такой вот, особенно кто работает на зарплату, плохой такой осадок, потому что деньги у тебя уходят. Но теперь от того, что вы будете тратить деньги, вы будете зарабатывать, ребята, и создавать себе благосостояние. За ингээд энэ дэлхий дээр байгаагүй банкны салбарт байгаагүй цоо шинэ системийг танилцуулж байна. Одоо хүмүүс маань ингээд цалингаа аваад шаардлагатай үедээ мөнгөө өрдгөө. За дэлгүүр ороод ойр зүрийн хэрэгтэй юм авдаг. Энэ бол хүн болгоны амьдралд байдаг зүйл. Тэгвэл энэ мөчөөс эхлүүлээд та Deo банкны одоо хэрэглэгч байх юм бол та мөнгөө өрнө. Одоо магадгүй ингээд хүн цалингаа аваад бүх мөнгөө өрөөд дуусаад дэлгүүрээс гарахад тэр хүнд нэг яагаад ч нэг тийм хоосон мэдрэмж төрдөг гинэ ингээд. Яагаад тэр хүн байгаа мөнгөө өрччихэл байгаа байхгүй юу? Энэ мөчөөс эхлээд Deo банкны хэрэглэгчид хизээж тийм мэдрэмж төрөхгүй гинэ. Яагаад гэх юм бол Deo банкны хэрэглэгчид өөрийнхөө амьдралд хэрэгтэй юм худалдан авах болгон дээр орлоготой болно гэж байна. Төсөөлөд үзтээ та бүхэн зүгээр л хэрэгтэй зүйлээ худалдаж авсны төлөө танд манай банк орлого өгнө гэж боддоо. Дальше, пожалуйста. Да, и теперь смотрите, скоро продажи ITO прекратится, и те, кто успели вот сейчас купить себе ITO, он также вам будет и майнить до 2032 года. Те, кто стал обладателем сертификата, все это остается, но когда продажа ITO в скором времени прекратится, и мы будем зарабатывать майнинг от того, что будем тратить свои деньги. Вот чем больше ты будешь тратить, тем больше ты будешь зарабатывать Wi-Fi токенов. И я рекомендую, пока есть такая хорошая возможность, докупить себе ITO, как можно больше своим близким, родным, там, знакомым, друзьям порекомендовать, чтобы они быстрее купили ITO, получили себе сертификат акций банка там на 2 года, заблокировав, потому что в скором времени ITO продажи больше не будет. А будет только от того, что люди тратят деньги, пользуются этой системой, и вот когда они тратят, они будут зарабатывать тем самым Wi-Fi токен, и чем больше они тратят, тем больше зарабатывают Wi-Fi токенов.
За одоо ингээд маш чухал мэдээллийг та бүхэнд хүргэж байна. За энэ юутай холбоотой вэ гэх юм бол тун удахгүй манай банк маань олборлолтын машины борлуулалтыг дуусгана гэж байна. Олборлолтын машин бол цаг хугацаатай байна. Дандаа байна гэж байхгүй байна. Бид нар магадгүй энэ DeFi токены олборлолтын машин 8 жил DeFi токены олборлолт 8 жил үргэлжлэн олборлолтын машин ч гэсэн 8 жил борлуулалт гэж төсөөлж исэн бол энэ бол үнэхээр буруу төсөөлөл байжээ. Яагаад гэх юм бол одоо тун удахгүй банк маань ITO-гоо зархаа болно гэж байна. За энэ яагаад ийм болж байгаа гэх юм бол та нар маань хаттай гинэ. Одоо ITO олборлолтын машин худалдаж авч байгаа бүх хүмүүс долларын тэрбум хугацаанд саятан болох юм байна. Яагаад гэх юм бол удахгүй ITO гэж байхгүй болно гэж байна. Яаж ITO-то болох вэ гэвэл манай банкны аппликейшнийг ашиглаад картаараа төлбөр тооцоогоо тий Starbucks дэлгүүр дээр төлбөр тооцоогоо хийх болгонд тэр хүнд бага хэмжээний олборлолтын машин банк маань хуваарлаж өгөх юм. Агентууд бол тэрэн дээр хангалттай өнөөдөр байгаа орлогыг хэдэн зуун дахин үржүүлж авах гэж байна. Ганцхан олборлолтын машин бол дахиж ойрын хугацаанд зарагдаад тун удахгүй зарагдахаа болно гэж байна. Одоо хувьцааж тэр олборлолтын машин ш тэр. Тийм учраас одоо энэ боломжийг Тавсбек маань хэлж байна. Бити алдаач. Одоо хүн болгон боломж байгаа дээр энэ олборлолтын машиныг аваад DeFi агуухан шиг олборлох нь их чухал юм байна гэж байна. Дальше, пожалуйста. И вот здесь вот нарисовано, как это будет работать. Допустим, ты потратил $660, да, а когда ты потратил, ты купил как бы облачную мощность, то есть новый ITO также на $39, потратил $40, там на $2 купил эти ITO, облачную мощность, там $75 потратил, 3,75, и они у тебя вот намайнили, там намайнят 168 токенов, и тоже также будут они, амортизация у них будет происходить, потому что чем больше ты будешь тратить, тем больше тебе будет идти майнинг. И это вот можно с чем сравнить. Ранние инвестора биткоина, они просто вот на ноутбуке включили программу и майнился биткоин. Это вот как мы сейчас купили ITO, да, и нам на телефоне приходят токены VeFi. Но сейчас, чтобы майнить биткоин, нужно покупать специальные суперкомпьютеры ASIC, нужно получить там лицензию у государства, разрешение, электричество очень большое количество тратится, и такой достаточно сложный стал процесс. Но здесь мы пошли наоборот от обратного. ITO уже не надо будет потом покупать, потому что их не будет, а от того, что ты ходишь, тратишь свои денежки нашей картой Wi-Fi, тебе за счет этого прилетают токены Wi-Fi, у тебя майнится новый токен от твоих трат, и это будет круто, представляете, ты тратишь деньги, а тебе майнинг идет. А от того, что другие люди, если ты построил сеть, их же там будут, там, вот как Кристина ездит по всем странам мира, там десятки, сотни тысяч, миллионы человек подключатся, они все тратят деньги, ты зарабатываешь, плюс еще от майнинга зарабатываешь, и еще от того ихнего майнинга зарабатываешь. Это вообще круто, ребята. Нужно быстрее расширять свои сети, покупать, пока есть возможность ITO, потому что потом мы будем зарабатывать от того, что будем тратить свои деньги. За одоо Тавсбек маань маш чухал дөрвөн зүйлийг хэллээ. За нэгдүгээрт болохоор биткойн анх дэлхий дээр үүсэхдээ ерөөсөө үнэгүй байсан. Тустай хүмүүс нь биткойныг компьютерийнхаа асаагаад үнэгүй олборлдог байсан. Бүр үнэгүй. Нэг төгсч байгаагүй. Өнөөдөр биткойны үн бол нэг шиг нь 250 сая төгрөг болсон. Яагаад гэх юм бол биткойн бол яг энэ блокчейн систем дээр суурилсан хамгийн анхны крипто валютыг хүн болгоо мэдж байгаа. Цаг хугацаа өнгөрөх тусам биткойныг олборлож байгаа хүмүүс ихсэж тусам хүмүүст юу хэрэг болсон бэ гэхээр биткойныг олборлохын тулд маш үнэтэй компьютер, маш их эрчим хүч, маш их мөнгө хэрэг болсон. Тэгжээж тэр хүмүүс биткойныг олборлож ашиг олохгүй үе дээрээ болсон. Яагаад гэх юм бол цаг хугацаа өнгөрсөн. Мэдээж DeFi олборлогдож эхлээд 2 жил болох гэж байна. Тэгэхээр энэ бол хангалттай цаг хугацаа. Энэ хангалттай цаг хугацааны дараа DeFi дараагийн шат орно. Яг адилхан. Одоо өнөөдрөөс эхлээд ITO авч байгаа хүмүүс бол зүгээр л тэнгэрийн хундаг байгаатай яг адилхан болно гэсэн.
Ерөөсөө л ийм үг тодорхой хэлэх юм бол яагаад гэх юм бол удахгүй манай банк ITO зарахаа болно. Тэгэн гол хүмүүс DeFi-г олборлохын тулд яах ёстой гэх юм бол мөнгө өргөх шаардлагатай болно. Жишээ нь $60 дэлгүүрээс дараа нь тэр хүн $40 Uber-ээр Starbucks-д $75 төлбөрийн $3 олборлын машин орж байна ITO. Ингээд тэр хүн мөнгө манай банк тэртээ хүн болгон мөнгө урж байгаа шүү дээ. Тэртээ хүн болгон амьдралдаа өдөр тутамдаа дэлгүүр хоршоо бүх юмар мөнгө өрвөл DeFi банкны картаар мөнгө өрөх болгонд тэр хүнд олборлын машин бэлгэлнэ гэж төсөөлөд үдээ. Тэр олборлын машин авж байгаа хүн болгон таны баг байвал та ямар орлоготой болох вэ? Ялгаа авахгүй та цалингаа ялгаа байхгүй. Нэгдүгээр та карт төлсний төлөө цалин авна, хоёрдугаар тэр хүнд олборлын машин ирсний төлөө цалин авна. Тэгэхээр агентуудын цалин бол зүгээр одоо байгаагаас хэдэн 100 дахин өснө. Агентуудын цалин бол тэр бол тодорхой. Тэгэхээр одоо талбайгийг хэлж байгааг би орчуулж байгаа шүү. Сарууд бол дэлхийн зах зээлийг байлдан дагуулна гэж явж байна. Энэ хүн бол одоо ингээд маш олон улс оронд хэдэн сая хүн оруулахад энэ хүний орлого ямар болох вэ? Та нар зүгээр төсөөлөд үзгэнэ. Яагаад гэх юм бол хүн болгон ITO байхгүй болчвол хүн болгон DeFi хүснэ. Яг биткойнтэй адилхан. Өнөөдөр та мөнгө өрснөхийн төлөө биткойныг танд биткойн олборлдог машин бэлгэлнэ гэвэл хүн болгон тийшээ шуурна. Хүн болгон зөв монголчууд байна. Яг тэрнтэй адилхан DeFi үнэн өсвөл DeFi хүн болгон хэрэгтэй болонгод за чи манай картыг ашиглаад зүгээр хоол ундаа ид цунраа манайхаар худалдаж ав өдөр тутмынхаа ATM-с мөнгө ав. Тэгээд чамд энэ DeFi-г олборлох машин бэлгэлнэ гэх юм бол мэдээж дэлхийн бүх хүмүүс тийшээ шуурна. Харин хэний дор хэний багт шуурах вэ гэдэг асуудал бид нар өнөөдөр маш чухал байна гэсэн үг. Тийм учраас одоо бол орооч ITO аваач ууж штэ тэгээ танд хэрэгтэй шүү гэдэг цаг хугацаа биш болсон. Уучлаарай. Одоо бол зүгээр л энэ цөөхөн хугацаанд азтай долларын саятан болох азтай хүмүүс нь л орно шүү. Азтай хүмүүс ITO авна. Яагаад тэр ITO удахгүй хувьцаа бол ITO 2 хоёулаа зогсно. Тэгээд тэрний дараа хүн 1000 мөрөөдөд нэмэргүй яагаад гэхээр тэр хүн зөвхөн дэлгүүрээс юм худалдаж авч иж тэр хүнд багаар ITO банк хуваарлаж өгнө гэж ойлгож байна. Дальше, пожалуйста. То есть с чем это можно сравнить? Вот вы все пользуетесь там Ханбанком, Голубто-банком, тратите свои заработанные деньги, но вам Ханбанк платит? Или Голубто-банк платит вам деньги? Конечно, никто вам не платит, ничего вам не возвращается здесь от того, что вы будете тратить через нашу систему D1, Wi-Fi DeoBank, когда вам будет идти майнинг, и вам будет прилетать очень хороший еще кэшбэк. Кристина? Да, я здесь. Би сонсож байвал та бүхэн маань лайк дараарай. Миний нөгөө сүлжээ өнөөдөр жоохон муу байна. Я здесь, меня слышно, Толсбек? Да, слышно. Все, баярлалаа. Все, слава богу. Үнэхээр сүлжээ өнөөдөр муу байна. Сегодня прямо вообще тяжелый. У меня гостиница без интернета, даже телефонный интернет не работает, представляешь? Я завтра по гостинице меняю. За ингэж байна. Ханбанк, Олон банк, Худалдаа хөгжлийн банк, Капитал банк, Монголд байгаа банкудаар та төлбөр тооцоогоо төлөөд явах тань цалин өгч гинөө. Танд нэмэлт орлоготой болооч гэд хувь өгч гинөө. Хувьцаа өгч гинөө. Танд за та манай банкны үнэ чиглэж 20 30 жил байлаа, 10 20 жил байлаа, 2 жил байлаа. Та манай банкаар маш их хэмжээний одоо гол нь жишээ нь Хаан банкаар бид хичнээн 100 сая төгрөг хүн болгон өдөр тутамдаа шилжүүлэх болгондоо за мэдгүй зүгээр 200 төгрөг 100 төгрөг харахад нэг тийм нэг хүнд бол за 100 200 төгрөг бол за яах вэ гэж байгаа боловч тэр олон сая төгрөгөөр та бүхэн зүгээр төсөөлөд үз. Зүгээр л төсөөлөд үз. Тэр бүх мөнгө харамсалтай нь Монгол эзэнтэй байсан бол хамаа алгаа. Гэтэл өнөөдөр тэр банкнууд бол бүр гадаад эзэнтэйг одоо зүгээр гадагшаа ингээд хэдэн тэрбум төгрөг явж байгаа. Өдөр болгон. Тэрнтэй адилхан өнөөдөр Yo банк бол зүгээр ард түмний банк. Зүгээр л ард түмний банк гэхгүй. Яг хүний төлөө энэ банк бүтээгдсэн гэдэг нь одоо ингээд нотлогдож байгаа. Яаж нотлогдож байгаа гэхээр та энэ банкаар зүгээр кофе авч уусны төлөө танд ITO бэлгэлж шүү дээ. Зүгээр кофе авч уусны төлөө. Та зүгээр гэртээ арихтаа махан авсны төлөө танд олборлтын машин бэлгэлж байна.
Та зүгээр энэ банкар те бензиний авсны төлөө таны дараагийн бензиний мөнгийг чи олборлох мөнгөний машиныг манай банк бэлгэлж ийн гэж төсөөлөд үзтээ монголчуудаа. Дальше, пожалуйста. И все люди постепенно начнут переходить в нашу систему Диван, потому что это первый в мире банк будет, который платит людям деньги. А если он по твоей реферальной ссылке перейдет, то ты с этого будешь зарабатывать. Тэгэхээр хүн болгон хүссэн хүсээгүй хүн болгон тэмийг л биш бол үрсэн мөнгөнийхөө төлөө мөнгө олбордог машин бэлгэлж байгаа банк руу шилжинэ. Тийм учраас таны линкээр тэр хүмүүс орох уу? Та тэр хүмүүсээс цалин авах уу? Эсвэл өөр хүний линкээр орох уу гэдэг л асуудал өнөөдөр бол байна гэж байна. Дальше, пожалуйста. Ну и это как будет в виде, ну, я не знаю, как игра, что ли, для людей это станет. Люди будут вот тратить свои деньги и зарабатывать, и вы тоже с этого будете зарабатывать, и ваше состояние будет умножаться и расти. Та олборлтын машинтай болоод таны орлого нэмэгдээгээ та төсөөлөд үзтээ гэж байна. Меня слышно, Толстбек? Я переживаю. Что ты пропадаешь? Би сонсож байна манайхаа. Говори, говори. Мне слышно? Слава Богу. Ну, Да-да-да, скажи, да, пожалуйста, слышно. что это? Это вот то, что Да, люди, расскажи, когда что будут это? тратить деньги, тратить свои деньги, и они тем самым будут иметь облачный майнинг и зарабатывать токены VeFi. И это у них как в виде игры получится будет. Тэгээд одоо ингээд хүмүүс маань нөгөө тэр яаж олборлтын машин маань орж ирэх бол яах бол гэж юусаа санаа зовх шаардлагагүй нэ. Яагаад гэх юм бол тоглоом маягаар явна нэ. Маш энгийн. Та мөнгөөрдөө танд тоглоом маягаар за тэдний олборлтын машин ирлээ. Танд ийм урамшуул ирлээ. Та үнгүү кофе уух, үнгүү такси идэх гэдэг зөндөө бэлгүүд ирэх юм байна. Тэр бүхэд бүтэн олборлтын машинтай болно гэдэг нь үнэхээр гайхамшигтай. Дальше, пожалуйста. Ну и также у нас открывается новое направление, это путешествие, и все в одном приложении. Допустим, когда вы покупаете авиабилеты, ну, вам нужно отдельно там оплатить, если вдруг там задержка багажа произойдет или там потеряется багаж, также отдельно за аренду автомобиля, ну, все отдельно ты оплачиваешь. Здесь все будет в одном, и там, покупая билеты, покупая гостиницы, бронируя, ты будешь иметь до 70% скидку. Представляете, это вообще круто. За ингээд манай банкны аппликейшнээр дамжуулаад та бүхэн маань зүгээр онгоцны билет бол шууд 70% хүртэл хямдралтай авна гинэ. Зах зээлийн үнээс бодтоогоор 70% бүх юмаа захиална. Буудал, онгоцны билет, машин түрээс, аялал, худалдан авалт, бүр дэлгүүрээс юм худалдаж авах хүрэхэд 70% хүртэл зөвхөн манай банкны хэрэглэгчид. За тэгэнгүүт таны одоо жишээ нь худалдан авалт, аялж байгаа аялалчин бүгд даатгалтай гинэ. Жишээ нь та машин түрээсгээ даатгалтай, ямар нэгэн байдлаар аялалчин одоо нэг ёсны муугаар ярих юм бол амжилтгүй муу зүйлдэх бодгол та даатгалтай. Таны ачаа тэрэг одоо чемоданы чи хүртэл даатгана. Дээрээс нь маш хямдхан 70% хүртэл та бүх мөнгөө хэмнэн. Зөвхөн манай аппликейшнээр захиалах юм бол. Дальше, пожалуйста. И вот здесь все также появится направление вот это путешествий, где будете иметь уникальные горячие предложения, ну вот как горящие туры есть же, но мы их отдельно ищем там в приложениях, у турфирм. Здесь все искусственный интеллект будет все анализировать и вам выдавать все в приложении Диван. И также лучшие цены на проживание в гостиницах, в отелях
Вот Кристина очень часто сейчас путешествует по миру, и она Да, будет да, да. бронировать отели с 70% скидкой. Это ж круто. За это круто. За ингээд ерөөсөө л манай банкны хэрэглэгч болгоно одоо манай банкны хэрэглэгч болгон зориулсан 70% хүртэлх одоо бодиттой хямдралтай аяллуудыг санал тавина. Одоо та манай банкныхаа аппликейшнээр төлөөл төлбөр тооцоогоо төлөөд аяллаа захиалгад хиймэл оюун ухаан дээр суурилагдаж дээрээс нь хамтын гэрээн дээр суурилагдаж танд зүгээр хамгийн хямдхан үнэтэй хамгийн сайхан аяллуудыг гаргаж ирнэ. 70% хүртэлгээ төсөөлөд үзтээ. За тэгээд дээрээс нь саруул бол аюу ингээд сүүлийн үед их аялж байна. За тэгвэл буудлын үнийг бол шууд хямдруулна. 70%-аар хямдруулаад тэгээд одоо өнөөдөр энэ том боломж бол саруулд ирж байна гэж байна. Спасибо большое. Реально очень много денег уходит на гостиницу. Би яг энийг Ну, хүлээж теперь ты чадахгүй маш будешь их буудал экономить мөнгө үрдэн штэ. 70% у тебя Да. будут скидки. Вообще классно, классно. Би үнэхээр их мөнгө буудалд урж байгаа учраас надад бол аюу сайхан байна энэ мэдээг сонсоход. Дальше, пожалуйста. Да, и вот, ну, как типа Booking.com будет здесь у нас приложение, где будут все видны горящие туры. Ерөөсөө одоо манайх Booking-ийг хэрэглэх шаардлагагүйгээр та зүгээр банкныхаа аппликейшн хэрэглээд аль улс руу хэдэн хоногоор яаж аялмаар байна. Зүгээр маш сайхан хямдралтай бүх аяллыг чинь шууд тань гаргаад өгнө. Тэгээд та тэндээсээ аяллаа өөрөө төлөвлөөд шууд хэрэглээд явна. Гэхдээ мэдээж аялал гэдэг чинь маш их өрсөлдөөн байдаг учраас бусад аяллаа компаниудаас юугаараа өрсөлдөх давуу талтайг одоо бүгдээрээ анхаарай. Дальше, пожалуйста. Вот лучшие тарифы на проживание в отелях. За ингээл та аппликейшнээрээ дамжаад өөрийнхөө банкны аппликейшнээрээ зүгээр хамгийн сайхан буудлуудыг хамгийн сайхан хямдралтайгаар авна гэж байна. И это вот приватный ваш деобанкинг для всех людей, и вы будете продавать тоже вот эти путешествия людям, отели бронировать, то есть он закачал D1, он там бронирует, а ты зарабатываешь на этом. Он летает, ты зарабатываешь на этом. За ингээд агентууд зориулсан дахин нэгэн орлогыг хэлье. Агент хүн нэгэнтэй л босгосон багам нь байхад тэр хүмүүс энэ банкны аппликейшнийг ашиглаад одоо аялах, онгоцны билет захиалах, буудлаа захиалах болгон тань цалин орж иргээд төсөөлөд үзтэй агентууд маань тэр хүмүүс өөрийнхөө төлөө хямдралтай аялсны төлөө танд бас цалин гарна. Ялгаа байхгүй цалин гарна. За тэгэнгүүт одоо тий гэр бүлдээ зориулсан өөрт нь зориулсан аяллаа тусгай хөтөлбөр гарч иж байна. Одоо бүгдээрээ танилцъя. Дальше, пожалуйста. Я забыл. И вот безлимитная у вас будет приватная карта, страхование вашей жизни до $1,5 миллиона, доступ в VIP-залы, потому что, ну, если вы пользуетесь там, допустим, Platinum бизнес-картой, вы всего лишь 3 раза в году можете отдыхать в лаунж-зонах приватных, а здесь у вас будет безлимитный доступ и повышенный стандарт конфиденциальности. За одоо ингэж байна. Одоо ерөөсөө манай банкны одоо тэгэд яг энэ одоо аялалтай хөтөлбөрт нэгдэхэд тухайн хэрэглэгч маань тусгай карт авна гэнэ. Энэ хар карт, World Elite гэдэг хар карт. Энэ хар карт бол ямар ч лимитгүй гэж байна. Шууд нууцлалт өндөртэй бөгөөд ямар ч лимитгүй карт гэнэ. Ерөөсөө өссөн мөнгөө гүйлгээж авна, гүйлгээж авч болно гэж байна. Хоёрт та манай аяллаа хөтөлбөрт хамрагдсанараа $1.5 сая тэнцэх амьд даатгалтай гэж байна. Та дэлхийд даяар аялна, таныг даатгсан. Сая $500 даатгсан байна. За дараагийнх нь болохоор та одоо жишээ нь банкнуудын карт байдгаа гэж байна. VIP картууд нь жилдээ 3 удаа VIP одоо тэ дэлхийн онгоцны буудлуудын VIP одоо зааланд ордог бол манай банкны хэрэглэгч байснараа дэлхийн айлч орны хэдэн ч удаа хаанч ниссэн шууд та VIP зал руу орох эрхтэй болно гэж байна. Энэ бол асар том одоо тий бас хүмүүст өгж байгаа боломж гэж үзэж байна. Ну и это приложение, оно, получается, За будет тэгээд мэдээж создано бол для тех, таныг кто... нууцлал батан дааж байгаа юм. Дальше, пожалуйста. Да, и Да. это вот создано для VIP, ну, здесь и для простых людей будет, и для VIP-персон, персональный вот деобанкинг без границ, те, кто любит путешествовать, те, кто любит отдыхать за границей.
А вы со всего этого будете зарабатывать, агенты. За тэгээ гадагшаа аялах дуртай бүх хүмүүс нэгдэх юм байна. Ягаад гэх юм бол манай нэмэлт олборлтын машинтай болоод тэр хүний мөнгөний дахиад үржүүлээд өгдөг ийм олборлтын машинтай болохоор дэлхийн бүх аялагч нар нэгдэх юм байна. Зүгээр боддоо хүмүүс мөнгөө үрээд аялдаг бол мөнгөтэй болж аялсныхаа төлөө орлоготой болно гэдэг бол яавч өнөөдөр дэлхийд байхгүй юм систем байхгүй монголчуудаа. Зөндөө аялын компани байгаа. Та сар болгон хуримтлаа үүсгээд тэгээ та ингээд мөнгөө цуглуулаад тэгээд нэг сайхан аялна гэж ярьдаг. Тэгвэл та манай банкнд аяллаа дансаа нэгээл тэгээ дэлхийн айлч онгоцны буудлын VIP лонжинд тэгээ үнгүй орно 70% хүртэл хямдралтай аялна. Дээрээс нь таны үрж байгаа бүх мөнгө эсэргээрээ танд дахиад Wi-Fi-г олборлож өгөөд та эсэргээрээ бүр бараг та үрж байгаа мөнгнөөс илүү ашиг олох ийм боломжийг манай банк хүмүүст өгсөн байна. Дальше, пожалуйста. И те агенты, кто хорошо будут работать, вы вот будете пользоваться этим всем, путешествовать, летать, жить полной жизнью, а не работать всю жизнь за деньги. Ингээд одоо өнөөдрийн энэ банкны тусаа одоо ажиллаж байгаа бүх агентуудтай баяр хүргэе. Яагаад гэх юм бол энэ бүх агентууд асар том зүйлийг хийсэн. Цагтаа ингээд дөнгөж эхэлж байхад маш их зүйлийг хийсэн учраас одоо та нар бол зүгээр аялаад яг энэ зураг дээр шиг аялаад амраад тэгээ бүх хэмжээний амар хялбар тэгээ маш сайхнаад одоо нэг өсний монголоор хэлбэл кайфтагаар амьдраад орлоготой болох цаг чи иржээ гэж байна. Дальше, пожалуйста. И у вас также будут для тех людей, кто там выше уровнем жизни, для них будет коллекция люксовых отелей, курортов, где этот диван все это отберет с очень хорошими скидками, а вы от всего этого будете зарабатывать, либо вы сами будете так жить. Одоо таны багт байгаа хүмүүсээс одоо тэгээ жишээ нь би ингээд одоо 5 дахьтаа аялмаар байна гэсэн хүмүүс зориулсан VIP багт байгаа гинэ. За тэгвэл тэр багцаараа тэр хүн зүгээр л VIP гэдгээрээ захиалахад тань цалин гарна. Тэр хүн зүгээр аялаад өөрийнхөө төлөө буудал захиалсны төлөө тань цалин гарна. А тэгэнгүүт тэгээ тэр хүн нэг удаад аялах биш. Аялах болгонд мөнгө өрөх болгонд тэр хүн өглөө босоод кофегоо уугаад тань цалин гарна. Үдээс хойш оройд нисгэд тань цалин гарна. Буудалдаа буугаад амьдрахад тань цалин гарна, зээлээ авахд цалин гарна, хадгаламж үүсгэхэд цалин гарна. Нэг хүнийг оруулаад тэр хүн насан туршдаа Дио банкыг хэрэглэж болоход танд насан туршдаа цалин гарна гэдгийг та маш сайн нарийн ойлгох хэрэгтэй байлээ. Жишээ нь одоо VIP гишүүдэд бол ийм боломж байна. Какие возможности для люксовых людей? Да, поэтому зарабатывайте быстрее больше денег, начнете жить, путешествовать, жить полной грудью и видеть новые страны, новых людей, отдыхать в лакшери-отелях. Да. Одоо VIP цолтой хүмүүс нь болохоор бүх одоо тэг жишээ нь ямар ч онгоцны буудал хаанч ясан зөвхөн VIP-ээр явна гинэ. За тэгэнгүүт жишээ нь тэр хүн бол одоо тэг буудал захиалах юм бол тэр хүний өрөөг нь шууд сайжруулна. Дараагийн шатны өрөөр оруулна. Энгийн өрөө захиалвал одоо свит ч юм уу, свит өрөө захиалвал одоо дараагийн шатных. Жишээ нь өглөөний хоолнд тэр хүн манайхаар захиалах юм бол өглөөний хоол нь заавал 2 өөнийх үнэгүй байна. Ганцаараа байсан ч гэсэн 2 өөнийн үнэгүй байна. Буудлаас 12 цагт гардаг бол энэ хүн бол 15 цагт гарах эрхтэй. Тэгээд буудлаа захиалахад 25 долларыг шууд тэр хүний дамсруу игээд тэр хүн хоол ундаага авч болно. Шууд зээлчж болно гэж байгаа байхгүй. Ийм давуу талууд одоо чи ялангуяа байнгын буудлаар амьдарч гадаадад ийм компьютер явдаг хүмүүс бол зүгээр энэ супер боломж гэж ойлгож байна. Дальше, пожалуйста. Ну и сейчас очень много людей вообще, они из-за того, что там войны происходят, не знаю, санкции, они начинают путешествовать, жить в других странах, и они будут пользоваться всей этой системой D1 и в повседневной жизни, а вы будете зарабатывать, если это ты агент, построил свою сеть, они бронируют отели, путешествуют, тратят деньги, ты со всего этого зарабатываешь. Да, сейчас немножко 2 перевода сделаю, чтобы люди поняли. Спасибо, Талбек. За одоо ингэж байна. Тэгээ одоо өнөөдөр дэлхийн дайн дажин одоо энэ дэлхийн аюултай байдал бас үүссэн. Эсвэргээрээ манай банк нь сайнаар тохиолж байгаа. Яагаад гэх юм бол дэлхийд даяар хүмүүс аюулгүй санхүүгийн одоо тэгээ банкыг хайж гисэн, аюулгүй амьдрах орчноо хайж юм. Ялангуяа орон орноор аялж
ажилтдаг хүмүүс бол маш их зүйлийг бодож байгаа. Жишээ нь энэ 4 хүний кейсийг та бүхэнд эхний 2 үнийг орчуулж өгье. За энэ бол одоо тий Сара гэдэг эмэгтэй. Сара нэгдүгээрх нь Сара гэдэг эмэгтэй бол дизайнер. За энэ эмэгтэй дизайнерын ажил хийгээд 2500 долларын цалин аваад тэрнийхээ 2500-ыг тухайн даснаас шууд байрныхаа төрөөс болох USD-г шууд бэлэн мөнгөөр 2500-аар шилжүүллээ. 2500-аа эгч рүүгээ USD-г явууллаа. Нэг данснаас 2 өөр ертөнц рүү шилжүүлэх нь бол тэр эмэгтэйд маш гайхамшигтай санагдсан. За тэгээд дээрэс нь эмэгтэй маань болохоор энэ банкны Sweet гэдэг програм руу ороод бүх буудлыг 50% хүртэл хямдралтаа захиадаад аялж байна. Энэ хүн бол энэ банкыг сонгосондоо маш аз жаргалтай байгаа юм байна. Маркус гэдэг хүн болохоор одоо олон улсын зөвлөхөр ажилладаг юм байна. Энэ хүн голцоо Берлин, Франц, Нью-Йорк гэдэг 3 хотоор ингэж байнга ажилтдаг юм байна. Явж байнгын л явдаг байхгүй. Тэгээ энэ хүн энэ банкны дансыг ашигласнараа ямар ч лимитгүйгээр картаа уншуулж байна. Дээрээс нь энэ хүн байнга аялдаг учраас манай банкыг сонгож даатгалд оруулж өөрийгөө 1.5 сая доллараар даатгуулсан гэж байна. За тэгээд мэдээж олон удаа нисдэг хүний хувьд бол онгоцны буудал зүгээр нэг заа биш VIP lounge бөгөөд VIP заалан дээр нисэх нь бол энэ хүнд маш их таалагдж байгаа гэж байна. Тийм учраас олсон мөнгөө манай банкны чефэнд энэ хүн хадгалж байгаа нь илүү их энэ хүнд одоо аюулгүй бөгөөд орлогоо хадгалах үржүүлэх боломж үзэж байгаад Маркус таалагдсан гинэ. За Чай гэдэг хүн бол Таиландд амьдардаг юм байна. Чай гэдэг хүн бол Таиландд амьдраад тэгээ гэр бүлээс өв хөдлөх одоо өв залхамжлах одоо мөнгө авсан залуу юм байна. За энэ хүн бол Wi-Fi-г олборлож байгаа гинэ. Бүр фармыг бөгөөд хугацаатай хийсэн юм байна. Тэгээ энергийг аваад энергиэрээ одоо нөгөө орлогоо энергиэрээ картныхаа шимтгэлийг багасгасан гэж байна. За тэгээ мэдээж энэ залууд бол таалагдж байгаа юм нь бол маш хямдралтай аялал. За тэгээ дээрэс нь би хүүхдүүдтэй одоо тий энэ travel гэдэг энэ аяллахын клубын хүүхдүүдтэйгээ хамт аялахын тулд сонгосон гэж Чай гэдэг залуу. Ана гэдэг эмэгтэй бол жолооч юм байна. Ана жолооч хүний хувьд бол манай банкны дансыг ашигладаг гинэ. Яагаад гэх юм бол Ана манай банкны дансыг ашиглаж орлого авахдаа илүү нэмэлт орлого авдаг гинэ. За тэгээд дээрэс нь Ана манай банкны аяллаа хөтөлбөрийг сонгоод хүмүүс санал болгодог гинэ. Та нар энэ жолоо хийж байхдаа нөгөө жолооч юм байна л да. Тэнгууд та нар энэ аяллаа клубыг сонгоод үзээ энэ айгүй боломж юм байна гэд хүмүүс санал болгохоор нөгөө хүмүүс зарим нь одоо сонгоод тэгээд тэр хүмүүс нь зарим нь сонгоод 10 минут. За одоохон. Следующий, да? Сонгоод следующий зум. За тэнгууд ингэж сонгоод одоо тэр эмэгтэй бол орлоготой бүр нэмэлт орлоготой болсон юм. Зүгээр л тэр аялыг танилцуулсан гэсэн. За ингээд ийм 4 хүний кейсийг та бүхэн танилцууллаа. Дальше, пожалуйста. Ну и здесь мы будем как агенты не просто сейчас продавать ITO скоро они продажи прекратятся, а у нас будут пакеты, вот Suite, это Deluxe, Executive, Continental, и в следующем онлайн-мероприятии, когда мы узнаем новости, мы узнаем, какие будут виды этих пакетов, сколько они будут стоить, и агентам нужно будет расти, развиваться в этой сфере. Ну, обычно сейчас мы что там, только один ITO продаем, а здесь все больше и больше будет наполняться продуктов, как банковских, так путешествий, еще что-то. Вы должны повышать свой уровень для того, чтобы профессионально строить свою сеть. Правильно. За ингэж байна. Одоо ингээд эхний бүтээгдэхүүн бол ITO карт байсан. Тэрэнгүүд одоо манай банк чинь дараагийнхаа бүтээгдэхүүнийг гаргаж ирсэн. Удахгүй дараагийн хичээл дээр дараагийн мэдээлэл дээр Suite, Deluxe, Suite, Exquisite, Continental гэдэг энэ 3 багц гарч ирнэ. Энэ 3 багцыг тухайн хүн авснаар ямар давуу талтай ямар гэдэг энэ 3 багцаа бид нар зарж эхлэх юм байна. Тэгэхээр удахгүй ITO-гийн борлуулалт бол угаас тогтно. Тийм учраас одоо энэ ганцхан ITO зараад мөнгө олно гэж боддож болохгүй гинэ. Эсвэргээрээ та өөрийнхөө мэдлэгийг сайжруулж банкныхаа дараагийн бүтээгдэхүүнтэй хамтарч ажиллахдаа өөрийгөө бэлт гэж байна. Яагаад гэх юм бол банк маш олон бүтээгдэхүүнтэй маш олон орлоготой та болно гэсэн үг. Тийм учраас өөрөө ч гэсэн энэ банкнд ажиллаж байгаа банкир хүний хувьд бид бүгд банкирууд шүү дээ. Бид нар сүлжээшид биш. Бид нар зүгээр нэг өөрийн нэг компанид ажиллаж байгаа хүмүүс биш. Бид нар бол банкирууд гэхгүй. Тийм учраас банкир хүмүүсийн хувьд бол та бүхэн маань өөрсдийнхөө мэдлэг одоо
мэдлэг, ур чадварыг сайжруулах ёстой гэж энэ Талсбек маань. Даш пожалуйста. Ничего не слышно, Талсбек. Звук выключено. Звук выключен. Да-да-да. Это вот диван, это ваш новый мир, ваш финансовый дом, ваш новый центр образа жизни, двигатель благосостояния, куда будут наполняться новые продукты, и в вашей жизни все будет супер-пупер. Нужно быстрее захватывать рынки, пока они свободные, и выходить в другие страны. Диван банкны аппликейшн бол зүгээр нэг банкны аппликейшн биш ээ. Энэ бол дэлхийд маш олон хүмүүс мөнгө өрснөхийн төлөө орлоготой болж амьдралынхаа одоо тий чанарыг сайжруулж аялаж зүгээр нэг буудалд буудаг гэсэн бол дараагийн шатрынхаар орж зүгээр нэг тий энэ банкны одоо тий нэг гэр бүл болж байна гэсэн үг байхгүй. Тухайн хүн энэ банкнд нэгдснээрээ зүгээр нэг банкны хэрэглэгч биш. Тухайн банкны яалтчгүй нэг гэр бүл болж байна. Тэгэхээр дэлхийн зах зээлүүд эзлэгдээгүй байгаа дээр одоо яг энэ боломжтой таны амьдралд нэг л удаа ирнэ. Хэсэг хугацааны дараа хүссэн хүсээгүй хин нэгэн хүмүүс гарч ирж энэ зах зээлүүдийг биднэгөө одоо хүртэл эзэлж байгаа. Тэгэхээр энэ боломжийг битгий алдаач ээ. Дараагийн бүтээгдэхүүн гарч ирнэ. Та бол банкир гэдгээ анхаарах хэрэгтэй шүү гэж. Дальше, пожалуйста. Да. Поэтому мы выходим на новый уровень жизни, новый уровень благосостояния и новый уровень развития. Ребята, это действительно невероятно круто, поэтому быстрее развивайте свои сети, подключайте новых людей, и в твоей жизни будет все супер-пупер. Деньги нужны были еще в прошлом году. За тэгээд хүн болгон л өмнөх жил хүртэл мөнгө хагаал явж байсан. Одоо хүртэл мөнгө хагаал явж байна. Хүн болгон мөнгөний төлөө амьдарч байгаа нь үнэ. Гэхдээ өнөөдөр амьдралын чанар гэдэг зүйл бол зөвхөн мөнгө олохоос биш, дугур цуг явж явах хэрэгтэй. Тэгэхээр та Dion гэдэг аппликейшн, банкны аппликейшнээр нэгдснээрээ таны амьдралын чанар сайжирна. Та энэ банкны аппликейшн хэрэглэснээрээ та бүр зүгээр нэг банк биш. Та бүр цоо шин одоо тэг хүчил төрөгч, цоо шин агаар мэд, цоо шин ертөнц мэд энэ мэдрэмжийг авах болно гэж байна. Тэгэхээр энэ сайхан боломжийг өгж байгаа банктайгаа талархаад одоо дараагийн бүтээгдэхүүнийг бүгдээрээ хүлээж авахд бэлтгэе гэж байна. Спасибо большое, Талсбек. Энэ одоо дараагийн бүтээгдэхүүн гарч ирэхэд бол таны Recording stopped. 100 дахин өгснө гэж та бүхэн төсөөлөд үзээрэй. Одоо та нар 100 сая төгрөгийн орлого олж байвал та хэдэн тэр бумын орлого олгоно. Спасибо большое, Талсбек. Было прекрасный Zoom. Бүх монголчуудаа маш их пока можешь там. Тэгээд өнөөдрийг Я хүртэл выйду, там можешь продолжить. Монголчууд бол адтай шүү. Все монголы, которые купили IT, они счастливчики, да? Конечно, да. Вот об этом Максим в прошлый раз сказал, что вам круто повезло, что вы купили ITO, стали акционерами банка. Поэтому пока есть возможность покупать эти еще ITO, докупайте себе как можно больше. Я знаю, вы во всякие там, многие монголы, ну и у нас киргизы тоже, и там и казахи, это везде это так. Во всякие пирамиды десятками, сотнями тысяч долларов вложили. Ой, каждый день нам доход будут давать, здесь надо ждать 2-3 года. И где эти компании пролетели как фанера над Парижем, потеряли все свои деньги в этих там типа ТикТоках и других. Здесь все это реально, и это все больше и больше расширяется, поэтому покупайте, пока не поздно. Талбек маань хэлж байна. Одоо манай монголчууд ч тэр одоо тий киргизүүд ч тэр язгаа хаалгаа. Өдөр болгон орлоготой байхын тулд өдөр болгон орлого өгдөг компанид шуурж байна. Мэдээж тэр хүмүүсийн сонголт. Гэхдээ хэсэг хугацааны дараа тэр компаниуд алга болдог. Тэр хүний амьдрал тэгтлээ өөрчлөгддөг. Тэгтлээ бол өөрчлөгдөхгүй. Харин өнөөдөр энэ Дио банктай нэгдсэн өнөөдрийг хүртэл ITO авсан хүмүүс бол зүгээр хорвоогийн энэ амьдралдаа төрсөн хамгийн том алтан хундгийг алмазын хундаг одоо тэр хүний амьдралыг хэдэн үеэрээ өөрчлөх тэр том орд харшийг авцсан гэж ойлгож байгаа. Ерөөсөө азтай шүү. Максим хүртэл хэлсэн гэж байна. Өнөөдрийг хүртэл ITO авсан бүх хүмүүс бол азтай. Удахгүй бид нар ITO зарахгүй шаардлагагүй. Ягаад гэх юм бол энэ банкны дараагийн бүтээгдэхүүн хүлээгдэж байгаа учраас өнөөдрийг хүртэл зүгээр л ITO авсан монголчууд бол тэг үнэхээр азтай шүү.
Та хэд маань бол зүгээр л энэ амьдралдаа хийж болох хамгийн том алхмыг хийжээ. Бүгдээр нь баяр хүргэе. Я говорю монголам, что они реально счастливчики, кто купили ITO. Хотя бы на $1000. Да, Толбек? Хотя бы. Надо сейчас еще быстрее покупать. $1000 IT авсан хүмүүс бол тэгэл болоо. Ядаж $1000 IT авсан хүмүүс бол зүгээр тэгэл тэнгэрийн хундаг атгасантай ямар ч ялгаагүй. Тийм учраас зүгээр л талархъя. Бүгдээрээ талархъя. За ёстой $2 зарж байгаа хүмүүс бол мунхаг юм байна. Одоо тэгээ яалтаа нь үлээ дээ. А яг үндэ бол DeFi үнэт хэдэн $100,000 болно гэж байна. Да. Все, ладно, всем пока-пока. Сотни тысяч долларов. Да. Конечно. За бүгдээрэнд нь баяртай. Дараагийн зүүмээр уулзцгаая. Сайхан амарцгаагаараа IT авсан хүмүүс бүгдээр нь баяр хүргэе. Амжилт авч байгаа хүмүүс ч гэсэн баяр хүргэе. Бай бай.